Сайн байцгаана уу? Trailer House сувгаас мэдчилж байна. Энэ удаад сувгийнхаа үзэгчдийн хүсэлтээр найруулагч Натали Эрика Джеймсийн Apartment 7A хэмээх энэ оны шинэ киног хүрэхээр шийдлээ. Киноны гол дүрүүдэд жүжигчин Julia Garner, Diane West, Kevin McNally, Jim Sturgess нар тоглосон байна. Ингээд өмнөх бичлэгээр орсон Rosemary-гийн хүүхэд кинотой холбоотой Apartment 7A киноны үйл явдал руу орцгоё. Terry Giannoffrio хэмээх бүжигчин бүсгүй мюзикл тоглолтын үеэр шагаагаа гэмтээж мис засалд орсноор кино эхэлнэ. Киноны үйл явдал 1965 онд Нью-Йорк хотноо өрнөх болно. Хөлөндөө мис засал хийлгэсний дараа бүрэн эдгэрч амжаагүй хальт догонцож явдаг болсон Terry гудамжнаас гар дээрээс нууцаар мансууруулах үйлчилгээтэй өвчин намдаагч им авч уудаг болсон байх болно. Тэрээр хөлөө бүрэн идэвхтэл ажил хийж мөнгө олох бололцоогүй болсон бөгөөд нэгэн бүжигчин найзынхаа гэрт түүгээр хамаг юмаа даалган амьдарч байгааг нь бусад хүмүүс шүүмжилж эхэлнэ. Тэгээд аргагүй эрхэнд ажил хайж эхлэгч шагаа нэдгэж амжаагүй учраас шалруулалтад унж хасагцаар байдаг. Гэвч тэрээр бууж өгөлгүй том тайзнаа тоглогдох нэгэн мюзиклийн шалруулалтанд очиж тентхийн хүмүүс түүнийг унаж хөлөө бэртээсэн бүжигчин хэмээн таньж яг тэрхүү унсан хөдөлгөөнийг нь дахин давтан хийлгүүлж түүнийг зовоодог. Тэрхүү жүжигийн найруулагч Алан Маршанд түүнийг хөдөөнөөс ирсэн охин хэмээн доромжилж гахаа шиг дөрөн хөллөж жүжиглж харуул гэхэд Terry би энэ дүрийн төлөө юу ч хийхэд бэлэн. Гэхдээ би өөрийгөө ингэж доромжлуулж доошоо орж чадахгүй хэмээн хариулдаг. Ахин нэг шалруулалтанд унсан Terry-г өвчин намдах хэмээн уухад найз нь түүнд бие бод хэсэг хугацаанд нутаг буцчихад ирэх тухай чи бодож үзсэн үү гэж асуухад Terry би энэ хотод бүжиглэх гэж зорьсон зорилготой хүрч алдартай болох гэж ирсэн гэдгээ хэлнэ. Ингээд Terry тэрхүү Алан Маршан тэмээх найруулагчийн араас дагаж явсаар Брамфорд тэмээх аврах том орон сууцны барилгад амьдардаг болохыг нь мэддэг. Тэгээд үүдний жижүүрт түүнтэй уулзахаар ирлээ хэмээн ярьж байтал им нь үйлчилж толгойн эргэж гадаа гарч бөөлжих бөгөөд энэ үеэр хөгшин өвгөн эмгэн хоёр түүнд санаа тавьж туслан Terry гэртээ оруулан унтуулж амраадаг. Маргааш өглөө нь хөгшин хос өөрсдөө Мини болон Роман Каставет хэмээн танилцуулж тэд ярилцаж Terry-г хөлөө гэмтээсэн ажил хайж байгаа бүжигчин гэд бүгдийг нь мэдэж авах болно. Тэгээд Каставетийнхэн Terry-д хөрөнгө оруулах үүднээс худалдаж авсан юм гэд нэгэн байр үзүүлэх бөгөөд хэрвээ хүсвэл энэ байр чинийх бид ямар ч хүүхэдгүй учраас залуу хүмүүст хөл дээрээ босоход нь туслах дуртай. Чиний өмнө энд амьдарч байсан бүсгүүд бид бас тусалсан ч нэг залууг дагаад яваад өгчихсөн хэмээн хэлдэг. Ийхүү татгалцахын аргагүй санал авсан Terry найзынхаас хамаг юм аваад Брамфорд барилгын 7 давхрын 7А хэмээх байранд нүүж ирнэ. Шинэ орон гэрээ тохинуулж байхдаа хаагдахгүй гацах нэгэн хувцсны шүүгээний ар талаас John Cebulski хэмээх эмэгтэй өрөөсөн бүжгийн гутал олдог. Энэ үеэр Мини тэднийг бэлэг болгож цэцэг барин орж ирэх бөгөөд Terry-гийн олсон өнөх гутлыг тоосон шинжгүй энүүгээр одоо яах вэ хэмээн хогийн сав руу жолоодчихно. Дараа нь Каставетийнхэн Terry-г Алан Маршандтай уулзуулахын тулд тэдний доройн зог барихаар урьдагч өөрсдөө ирдэггүй. Ийхүү Terry Алан хоёрын бараг л болзоо шахуу үйл явдал үргэлжилж тэд бүжиг, жүжиг гэх зэрэг өөрсдийн мэргэжлийн салбарын тухай ярилцах ба тэднийг хундаг тулгаж уусны дараа гинтхэн л Terry-гийн толгой эргэж юу болоод байгааг мэддэхгүй зүү зэрэглээ мэт зүйлс болж өнгөрдөг. Энэ хэсгийг бүжигчин хүний төсөөллөөр мюзикл маягаар хийсэн бөгөөд энэхүү зүүдний төгсгөлд нэгэн гялтгансан аимшигтай зүйл Terry-гийн дээр гарснаар тэр зүүднээсээ сэрэх болно. Түүнийг сэрхэд Алан өнгөрсөн шөнө нэг удаагийн ганц шөнийн явдал байсныг хэлж одоо хурдан бос чи миний жүжигт дүр авсан ажилдаа явах хэрэгтэй гэж хэлдэг. Terry ажилдаа орж жүжигийн бэлтгэлтэй гарах бөгөөд завсарлагын үеэр биен дээр нь элдвийн урж маажсан хазаж шимсэн сорив байгааг олж мэдэх болно. Оройн Мини Terry-г хөрш Гардения хэмээх хөгшин хатагтайтай танилцуулах ба уламжлалт ангаах ухаан ургамлын эмчилгээ хийдэг тэрхүү хатагтай Terry-гийн хөлийг үзэж өөрийн бэлдсэн тосон түрхлэхийг түрхэж өгдөг. Түүнээс хойш хөл нь ичэдийн мэтэл эдгэрч эхэлнэ. Дараа нь Брамфорд байрныхан нэгэн үжлэг зохион байгуулах үеэр Мини Terry-г эмч доктор Saperstein-тэй танилцуулж Saperstein эмч түүнийг давхар биетэй бол надтай холбогдороо гэд гэр бүлийнхнийхэн талаар сонирхон асуудаг. Энэ үеэр Мини галтгоонд хатагтай Гардениатай маргалдчихсан зогсож байгаа харагддаг. Мини мөн Terry-д булган шүүб бас 300 жилийн настай
дотроо тааны сэмэх ургамлын үндэстэй хүзүүний зүйлд бэлгэлдэг. Дараа нь Терри өөрийнхөө гэрт найзтайгаа шүүбэ өмсчихсөн баярлаж зингэх үеэрээ түүний гидсийг 2 хар гар атгачихсан байгаагаар төсөөлж айх болно. Хэд хоногийн дараа түүний гидс өвдөж бөөлжих бөгөөд эмчид үзүүлж өөрийгөө жирэмсэн болсноо мэдэж бүжигчний карьер нь завсарлаж ч магадгүй тул хүүхдийг яхаа мэдэхгүй гунж гутарч эхэлнэ. Ажил дээр нь түүнийг жүжигийн гол дүрийн бүжигчин гоочлох үед Аалан түүнийг өмгөөлж хамгаалах бөгөөд Аалан аль хэдийн Терриг давхар биетэй болсныг мэдсэн байдаг. Каставетийнхэн мөн мэдчихсэн байх бөгөөд бидэнд хүссэн бүхнээ хэлээрэй. Бүгдийг нь биелүүлэх болно гэд түүнийг баяртай огтох боловч Терри би хүүхэдтэй болох үгүйгээ шийдээгүй байна. Та нар миний гэр бүл биш хэмээн хэлнэ. Каставетийнхэн түүнийг гэртээ дагуулж аваачаад хүүхдийн ор харуулж бид амьдралынхаа туршид хүүхэдтэй болох гэж оролдсон ч болж чадаагүй. Хэрвээ чамд хүүхэд хэрэггүй юм бол бидэнд өгчих. Бид хүүхдийг авч өсгөж хүмүүжүүлэх болно. Бид чамд гүнээ талархах болно. Оронд нь чи биднээс хүссэн бүхнээ авч болно гэхэд Терри миний хүсдэг цорын ганц зүйл бол тайзан дээр бүжиглэх хэмээн хариулна. Гэтэл миний за болдоо яасан өчүүхэн юм хүсдэг. Нэрлэхэх хэрэггүй. Би чамайг дотроо од болохыг өөрийнхөө нэрийг том зарын самбар дээр бичигдсэн байгааг харахыг хүсдэг гэдгийг чинь мэдж байна гэж хэлдэг бол Роман шоу бизнес бол танил талаар явдаг салбар. Бидэнд холбоо сүлбэ зөндөө байгаа. Чамайг алдартай болгож чадна хэмээн татгалцахын аргагүй санал тавьж за тэгээд тохирох уу гэхэд Терриж толгой дохиж тэд аман гэрээ хэлэлцээр байгуулдаг. Шөнө нь Терри хар дарж зүудлэх бөгөөд сэрээд нэг чимээ сонсч очоод хартал хатагта Гардения зогсож байдаг. Хатагта Гардения түүнд би бүр иймдээ тулна гэж мэдээгүй. Би үүнийг зогсоох ёстой. Намайг уучлаарай гэд цэцэг тайрдаг хайчаар Терриг алах гэж оролддог. Гэтэл удалгүй хатагта Гардения таталт өгч түүнийг түргэн тусламж авч явах болно. Маргааш нь Мини Роман хоёр гэрт нь ирж хатагта Гардениаг комд орсныг хэлж тийм аимшигтай зүйл харсан учраас одоо сайхан амар гэд гараад явцгаана. Тэгээд Терри гэрээ цэвэрлж байгаад хатагта Гардениагийн гэртээ холбогддог нууц хаалга олж түүний гэрт орж нэгэн улаан ном олж тэрхүү номноос элдвийн ургамал, тахилын ширээ, мөн эвэртэй чөтгөрийн зураг харах болно. Маргааш нь жүжигийн тайзан дээрх бэлтгэл дээр эв ирүүл зүг зүгээр байсан гол дүрийн бүжигчний гар хөл бүх биеийг татаж эмнэлэгт хүргэгдэх бөгөөд тэрхүү үйл явдалтай холбоотойгоор хэрвээ хүсч байвал жүжигийн гол дүрийг Террид өгье гэхэд Терри би хүсч байна хэмээн зөвшөөрнө. Тэгээд гол дүрийн жүжигчин тайрмал үстэй байсан учраас тэрээр гэртээ Минигээр үсээ засуулдаг. Энэ үеэр Мини түнд энэ бол чиний амьдралын хамгийн гол дүрчин байх болно гэж хэлэхдээ чихийг нь хайчаар баг зэрэг эсэгдэг. Түүний хэлсэн үг Террид гүн гүнзгий сэтгэгдэл үлдээх бөгөөд тэрээр театрын том зарын самбар дээр өөрийнхөө нэрийг хараад хүссэн юм нь хүзүүгээр нороож байгаа мэт мэдрэмж авдаг. Тэрээр хүссэн зүйлээ авч жүжигийн гол дүр тоглох боловч огтхонч аз жаргалтай мэдрэмж авдаггүй. Тэгээд нүр будалтын өрөөндөө өөрийгөө цүдийсэн том гидстэй болчихсон байгаагаар харж цочих бөгөөд Саперстийн эмчтэй холбогдсон хий юм хараад байгаагаа хэлтэл цаатах нь чамд санаа тавь гэж Минид хэлээдэй хэмээн Терриг улам сандаргана. Өөрт нь юу тохиолдоод байгааг ойлгохын тулд Терри хатагта Гардениагийн гэрээс авсан улаан номыг унших бөгөөд номон дээр чөтгөр төрүүлж байгаа эмэгтэйн зургийг хардаг. Яг тэр үед Мини хаалгыг нь тогшиж нээхгүй болохоор нь илүү түлхүүрээрээ онгойлгох гэж оролдох үед Терри амжиж гинжтэй цоожороо төгжин түүнийг оруулдаггүй ба Минийг явсны дараа тэрээр нөгөө зүйлтийг үзүүнээс авч хаяад хамаг юма баглаад байрнаас нууцаар гараад явна. Тэгээд анх эрэхтэй шүүгэнээс өрөөсөн гутлыг нь олсон Джон Сибулски хэмээх бүсгүйг ирж хайсаар зургийг нь гаргаж 6 сарын өмнө сургуу алга болсон гэх газарт очиж түүний үлдээсэн эд тогшлыг нь үздэг. Дараа нь Терри сүмд очдог бөгөөд тэнд нэгэн гэлмаа түнд Брамфордоос хол бай. Олон зууны турш тэнд буруу номтнууд оргонж муу ёрын зүйлс хийсээр ирсэн. Наад улаан номчин тэдний гол судар. Джон Сибулскид тэд маш муу зүйл хийсэн. Хөөрхий бүсгүй шөнөөр гарч зүгтсэн ч автобусанд дайруулж амиа алдсан. Тэр бүсгүй сатаны хүүхдийг төрүүлэх ёстой байсан гэдгийг Террид хэлнэ. Гэтэл Терригийн гиз базалж өвдөх ба гэлмаа түүнийг давхар биетэйг мэдээд тэд чамайг сонгосон байна. Бурхан биднийг өршөөж харил. Хэрвээ наад хүүхд чинь төрдгөл юм бол Бурхан биднийг аврах болтугай хэмээн залбирна. Ингээд чөтгөрийн хүүхэд төрүүлэх гэж байгаагаа ойлгосон Терри найзыгаа дагуулan хятад хороололд очиж нууцаар өр хөндүүлэхийг оролддог боловч түүнд аборт хийх гэж байсан хятад эмэгтэйн хил ам гар хуруу нь татдаг. Терри найздаа чөтгөр миний нэг хэсэг болсон. Ямар ч аргагүй. Тиймээс би энэ бүхний учрыг өөрөө олох ёстой гэж хэлээд
Брамфордод буцаж очдог. Тэгээд Брамфорд байрны доод давхрыг үзэж яваад нэг хаалга олж тийшээ явж ортол урт хонгол байх ба хонголын үзүүрт байх ахин нэг хаалгыг нийтэл Эрдэнэ театрын танхим байдаг. Энэ хэсгээс эхлээд киноны үйл явдлын гол зангилаа тайлагдах тул та үзэх хэсгээ өөрөө шийдээрэй. Тэрхүү театрын хөшигний ардаас дээр нь ивэртэй баг, улаан ном, мөн хутга зэрэг зүйлсийг өрж тавьсан тахилын ширээ гарч ирнэ. Мөн Аалан Маршанд тэнд гарч ирж түүний зүүдэндээ харсан зүйлс энэ ширээн дээр болсон гэд чамааг энэ дэрхээс өмнө бид олон удаа оролцсон ч бүтлгүүцсэн. Харин чи бол үнэхээр ондоо жинхэнэ гайхамшигтай эмэгтэй гих зэргээр ярих үед түүний яриаг төвчлгүй Тэри тахилын хутгаар Ааланыг хутгалах үед түүнд өмнө болсон сатан жүтгэр түүнийг эзэмдсэн үйл явдал нүдэнд нь харагдаж дараа нь тэрхүү театрын тайзан дээр сатан өөрөө түүнд харагдаж үхтлээ айсан Тэри хамаг хурдаараа гүйж зүгтаах болно. Барилгаас гарах гэтэл үүдний жижүүр байсан тул лифтээр 7 давхарт гарч өөрийнхөө гэрт орж дотроос нь төгжин хутга барьж авна. Гэтэл гэрт нь Алидийн Мини Роман 2 байж байдаг. Тэри тэдэнд би та нарыг ямар учиртай хүмүүс гэдгийг чинь мэднэ гэхэд Мини тэгээд юу гэж хэмээн Хевник хариулна. Хариуд нь Тэри би та нарт туслахгүй гэхэд Мини бид чамайг юучгүй гудамжинд гарахтаа тулсан байхад чинь хүссэн бүх зүйлийг чинь өгсөн. Бид гэрээ байгуулсан шүү хэмээн сануулдаг. Тэгтэл Тэри тэгвэл би тохиролцооноос татгалзаж байна хэмээн хутгаа гидс рүүгээ чиглүүлтэл Мини хинэгч үгүй. Жаахан доошлол хонгор минь хэмээн түүнийг улам өдөх бөгөөд Тэри шарандаа хутгаа зоох гэтэл ямар нэгэн үл үзэгдэх хүч түүнийг зогсоож хутгийг нь хаюулж мөн гидс нь хүчтэй өвддөг. Дараа нь Роман өөрийнхөө эцгийг чөтгөрийг дуудан энэ ертөнцид авчирч чадсан. Одоо чөтгөрийн хүүхдийг энэ дэлхийд төрүүлэх хэрэгтэй байна. Чамаас төрөх хүү энэ дэлхийг тэр чигт нь өөрчлөх болно гэж хэлдэг бол Мини түнд чи арай Ааланыг эцгэн гэж бодсон юм биш үсттэй. Одоо бид бүгд нэг гэр бүл болсон. Чи сатаны ээж болох энэ дүрийн төлөө төрсөн хүн хэмээн хэлдэг. Тэгээд Каставитийнхэн Тэрийг дагуулсан сатаны бүлгэмийнхэн цугларсан өрөөнд оруулж тэд ч бөөнөрөө алга ташин түүнийг баяр хөөртөө угтан авах болно. Тэри түнд өгсөн хундахтай вискийг нэг амьсгаагаар хөнтөрчхөөд сатан манд тухай хэмээн хэлээд бүжгэлж эхэлнэ. Бүжгэлж байхдаа тэрээр Минийг чанга гэгчин тэврээд энэ үнэхээр миний амьдралын хамгийн чухал гол дүр мөн байжээ хэмээн хэлж инээмсэглээд киноны ихэнд шагаагаа гэмтээдэг жете хэмээх үсрэлттэй бүжгийн хөдөлгөөнийг төгс хийж нээлттэй цонхны тавцан дээр суугаад цугларсан хүмүүс рүү харан мушилзаж байснаа арагшаавнан амиа хорлож доор зогсох машин дээр унаж өгөх болно. Киноны талаарх зарим сонирхолтой баримтуудыг дурдъя. Розмеригийн хүүхэд киноны өмнөх үйл явдлыг өгүүлсэн Apartment 7A киног бүтээх үйл явдал 2008 оноос эхэлсэн бөгөөд анхандаа ремейк буюу Розмеригийн хүүхэд киног дахин шинжилж хийхээр төлөвлөж байсан нь явандаа өөрчлөгдөж, цоо шин зохиол бичигдэж, өмнө нь өрнөсөн үйл явдлаар хийгдэн 56 жилийн дараагаар инхүү дэлгэцнээ гараад байна. 2008 оноос эхэлсэн уг киног бүтээх ажилд продюсер Майкл Бэй, Эндрю Форм, Брэд Фуллер мөн жүжигчин Джон Красински нар оролцсон ажээ. Киноны зураг авалт 2022 оны 3 дугаар сараас 6 дугаар сарын хооронд Их Британийн нийслэл Лондон хотноо явагдсан байна. Киноны төгсгөлд гардаг нэрсийн жагсаалтын дундуур мөн бяцхан хэсгийг багтаажээ. Энэ хэсэгт Тэригийн нас орсон газар цагдаа нар ирж хүмүүс шавсан байх бөгөөд энэ үеэр байрны гадаа хөтлөлдсөн алхаж яваа Мини Роман нар цагдаатай ярилцаж байгаа хоёр хосыг холоос харж тэднийг харан инээмсэглэж тэднэрүү дөхөж очсноор кино өндөрлөнө. Бид бүгд тэрхүү хос бол Гай болон Розмери Вудхаус хоёр гэдгийг мэдж байгаа лээ. Энэхүү үзэгч та бүхний үзэлдээр Розмеригийн хүүхэд киноны приквел буюу өмнө нь болсон үйл явдлыг өгүүлэх Apartment 7A хэмээх 2024 оны шинэ киног товчлон хүргэлээ. Иргэх холбоо чухал учраас бидэнд бичлэгтэй холбоотой комент бичиж үлдээж мөн манаас угтаа нэгдэж subscribe хийхээ мартаоцаа. Хүлээн авч үзсэнд баярлалаа.